Цаануу намайг 8 сарны гэдэг өнөөдөр та бүгдээ сургуулийн орчны Ундын улс болон ариун цэврийн байгууламжийн стандарт буюу хүртээмжийн талаар ярих гэж байна. Сургууль бол бидний хоёр дахь гэр. Бид өдөр бүр энд сурч хөгжиж мөрөөдлийнхээ төлөө тэмүүлэх гэж энд хамаг цаг заваад зарцуулдаг. Тэвч учраас сургуулийн орчин маань цэвэр аюулгүй тав тугтай байх нь хэрэгтэй. Тийм байсны улмаас бидний эрүүл мэнд болон сурах орчин нөхцөд эргээр нөлөө үзүүлдэг буюу маш чухал үүрэгтэй юм аа. Гэвч зарим сургуулиуд ундны ус хэрэгтэй муу ариун цэврэн өрөө цэвэрхэн биш охид хүүхдийн хүртээмжийн ялгаа нь их таа. Энэ бүхэн сурагчдын тав тух сэтгэл санаа бүр хичээлээ төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлж магадгүй юм аа. Харин бид энэ асуудлыг шийдэж болно. Яаж шийдэх вэ гэхээр бид нэр өдөр тутмын жижиг үйлдэлүүдээ эхлэх хэрэгтэй хаа гэж бодож байна. Жишээлх юм бол усаа хэмнэх, хогийн савнд хийхдээ ангилж хийх мэдээж ариун цэврийн өрөөгөөдийг цэвэрхэн хэрэглэх гэх мэт шинэ үйлдэлийг өөртөө дадлал суулгах хэрэгтэй. Эсний үндсэн дээр энэ асуудлаас ангижрах болон тэгээр энэ энгийн боловч маш том өөрчлөлтийг авчрах алхмууд юм аа. Сургуулийн орчин сайжруулахад зөвхөн захирал биш багш сурагчид ажилчид хүн бүхэн өөрийг оноолоо гүйцэж байж сургуулийн энэ бохирдол гэсэн асуудал арилнаа. За боловсрол гэдэг нь дан ганц хичээл биш. Бидний орчин бас биднийг хүмүүжүүлж байдаг улмаас энэ боловсролынхаа нэгэн төрөл орох юм аа. Хүүхэд бүр цэвэр ус уух хэрэгтэй. Ариун цэврээ сахих боломжтой байх ёстой. Энэ бол хүсэл биш, хүний үндсэн эрх юм. Тиймээс хамаараас аюулгүй орчныг бүрдүүлцгээе. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.